За танад хоны гэдэг нэвтрүүлгийг та одоо бараг бүгдээрээ мэдгүй байх. Нөө баг хаас л нэлээд гардаг байсан. Тэгээд танад хоны нэвтрүүлгийн сүүлийн нэг дугаар бол нэлээд бүүн болоод байгаа. Бүр нэлээд бүүн байгаа. Олон хоны өмнө постлогдсон нэвтрүүлэг 646 мянган хүн үзсэн байна. 646 мянга. Тэгээд би яг нэвтрүүлгийг бүтээр нь үзчихэд юу гэж бодсон бэ гэхээр юу нэг Балжин 8 гэдэг хүний амьдрал нь айгуу тийм сонирхолтой. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас ингээд монголчууд айгуу сурамжтай авах юм ихтэй хүн байна да гэдгийг бол анзаарсан. Ахгүй бол өөрөө толгойтой эцэд амьдардаг. Тэгээ юу хийж амьдардаг вэ гэхээр айлуудын усыг зөөж одоо жижиг бяцхан төлбөр авч гэсэн хаасл хийж гэсэн үг шүү дээ. Одоо орчин үеийн хэллэгээр бол тэгээ усыг нь зөөж өдөрт бараг 20-од айлын ус зөөдөг. Өглөө гараад 20 ойд гэж байгаа. Тэгээ ингээд ороод усаа зөөх боломжгүй хүмүүс хүртэл аюу байдаг шүү дээ. Одоо хөгшин хүмүүс эсвэл хүүхдүүд юу гэдэг нь те эсвэл эмэгтэй хүмүүс энэ хүмүүст өөрөөр хэлбэл усын зөөж өгж амьдардаг гэсэн үг. Тэгээ багаасаа ер нь бол хил амны хөгжил үеийнхнээсээ аюу дутуу байсан. Ер нь бол яриан дээрээс ч гэсэн жоохон харагдана. Хичнээн одоо тийм ч гэсэн өөрөө яаж жагаад сургуулаа төгссөн байгаа. Гэхдээ би сургуульд анх орохт үнэн хэцүү хөхтэйсэн. Одоо ингээд баг багч одоо ингээд ярьж чаддаг. Гэж яриан цогттой. Ингээд ярьж чаддаг. Шүүлсийг гоож. Ингээд ярьж чадахгүй. Одоо тэр үчиг нь одоо төмөр замын нөгөө сургуулиуд идэх штэ. Манай нэг аттай юм да. Төмөр замын сургуулиудаар авч байгаа байхгүй. Тэгээд ингээд хөлдөө очдөг. Сургуульд тахт. 5 дахь анги хүртлээ 6 дахь анги хүртлээ ер нь нэг жоохон тиймэрхүү явсан би. Ангида нөгөө дээр үеийн багш нар ч унгаадаг байлаа штэ. Ядарч хөөхтийг тэр явсараа л төгсгдөг. Ажилч анги болгоно. Гэмшлэн ер нь бол амьдралд зүгээр бууж өгөөгүй нэлээд бас хөдөлмөрлөлтөг хүн гэдэг нь бол харагдана. Тэгээд түүнээс гадна хүмүүст хамгийн хүрсэн одоо мэдрэгдсэн зүйл нь юу вэ гэхээр одоо энэ Балжин 8 гэдэг хүн бол айгүй тийм хүсэл ирмэлзэл тийм амьдралд айгүй эрэг ханддаг хүн байгаа байхгүй юу? Ер нь ингээд ярианаас нь харахад ер нь харахад л ойлгомжтой. Ер нь ингээд юу ч хийж исэн хийж байгаа юмдаа дуртай амьдралд ирэх хүмүүсээс нэг юм нэг гэрэл цацардаг штэ. Би яг тэр гэрэл бол Балжин гэдэг хүнээс бол нэлээд харагдана. Саяхан мааны найз Монгол явж ирчээ. Тэгээд бид хоёр уулзсан. Тэгээд уулзтаас ингээд ярина штэ. За монголоор сонирхох ямар өнөгшөө мөгшөө гэдэг. Удаан очоогүй аюу гоё лээ. Тэгээд нэг зүйлийг анзаарсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр хүмүүс ингээд удамжинд ерөөсөө инээгээд явж байгаа хүн маш ховор гэж байгаа байхгүй. Маш ховор гэж байгаа байхгүй. Хүмүүс ер нь бол инээмсэгэлдэггүй. Хүмүүс аюу их ингээд хөмсгөө зангидаад ингээд харваас ингээд зовлонтой байгаад ингээд ерөөдөө ингээд шууд ингээд харагддаг гэж байгаа байхгүй. Өмнө нь болохоор өөрөө Европт аюу удацсан учраас ингээд бас нэг ялгаа харж байгаа шүү дээ. Тэр нэг ийм нэг сони юм суудсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо би чинь фэйсбүүкээр заримдаа ингээд за Европт аюу хийнээдгээд ингээд жоохон ядаж жоохон инээмсэглэж нэгнийтэй гоо эрэг инэрэг хуваалцж ийл да гэхэлэр энэ төрийн өндөрлөгүүд болохгүй байна гэл ингээд ер нь ийм суудсан. Ер нь ингээд нэг ийм токсик юм суудсан. Тэд нар болж байгаа гэсэн үг биш. Тэгтээ тэгж хөмсгөөд зангидсанараа амьдралын асуудалд дордно гэхээс хизээч дээртэхгүй тийм үү. Ингээд бодоод тахлаар амьдралд иймэрхүү амар жижигхэн зүйлс бидний амьдралд амар нөлөөлдөг байхгүй юу? Жижигхэн хандлага, жижигхэн зүйлс. Одоо зүгээр инех зүгээр нэг үгийн сонголтууд, зүгээр нэг жижиг сайжиг үг, зүгээр нэг жижиг сайжиг үгэллүүд амьдралд аюу их нөлөөлж явдаг. Ямар нэгэн зүйл хийхдээ дуртай байх, зүгээр л инээмсэглэх, зүгээр л эргэн тойрондоо эрг энерги тараах гэдэг ч юм уу те. Тэгээд танад хоногийн яг энэ дугаар юугаараа бусдаас юм онцгой болсон бэ гэхээр хүн ямар ч нөхцөл байсан, хүн өөрийгөө жаргалтай байх үгүй, хүн өөрөө л шийддэм байна гэдгийг ингээд хүмүүс хараад ойлгож байгаа байхгүй юу. Тэрч байтугай бас ч гэж гайгүй одоо чинь орон суусан амьдардаг цоо ирүүл би хаана өв тэгш хоёр гартаа хоёр хөлтэй ажилтай хүмүүс хүртэл ингээ амьдралдаа өсгөл хангалуун бус байдаг хөмсгөө зангидаал ингээл юу гэдэг уцаарлал уурлал сүрэг энерги тараагаал те. Тэгээд тэр хүмүүс ингээ Балжин 8 ахыг харчаад хүүе энэ хүн ингээд те ийм нөхцөлд амьдарч байгаа мөртлөө ямар гоё эрэг жаргалтай тэр хийдэг юм а хүмүүст ярихдаа ингэж гэрэл цацруулж ярьж гэнэ гэдгийг хараад бас айгүй олон хүмүүс юм ойлгосон баг. Ер нь ингээд ялангуяа одоо үед ингээд сошиал өгсөн үед одоо сошиал орлоор хүн болгоно л айгүй гоё хүн болгоно л жаргалтай хүн болгоно л одоо юу гэдэг те мөнгөтэй баян байгаа юм шиг те тэр ч утгаараа өөрийнхөө байгаа зүйлдээ ингээд ямар сэтгэл ханамжгүй болж байгаа хүмүүс бол аюу их байна л да. Тэр нь өөрсд нь ингээд депресс болж ирд. Яа тэгвэл өөрөөс нь бос хүмүүс л амар гоё баяр тэмдэглэл амар гоё хөрмигээл амар гоё тэг юм өмсч хэрэглээл байгаа юм шиг би л болохгүй байгаа юм шиг те. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзсэн аюу олон хүмүүс хүүе би өөрөө л дотроо
ингээд байгаа зүйлдээ эсрэг хангамжтай бус байсан биз дээ тий. Хүн ингээд дотроо өөрөө гоё юм бодоо төлөвлөөд эрэг хараад эрэг зүйл мөрөөдөд ингээд төлөвлөөд явхад хөдөлмөрлөхөд бол хүн болох юм байна гэдгийг бол харж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүсийн сэтгэлийг харахад бол бас нэлээ тиймэрхүү зүйлээр харагдана. Бурхан их навсгар, чөтгөр их ганган явж байж мэднэ. Энэ хүнд бидний тусламж хэрэггүй юм байна уу? Харин бидний ухамсар сэтгэл зүйд маш том тусламж хэрэгтэй гэдгийг олон хүн ойлгосоо гэж юм. Өрөвдөх мэдрэмж төрсөн хэдий ч бид энэ ахаас илүү өрөвдөлтөй амьдарч байгаа нь үнэн юм да. Байгаадаа сэтгэл хангалуун, эгэл даруухан бас ухаалаг нэгэн байна. Ирүүл инхийг хүсье гэсэн байна. Хандив цулуулаад нэг хөөрхөн байшин босоод өгчүүл хөөрхий. Бидний олдог мөнгө орлогоос жаахнаар тусгад сайхан байшиндаа болчхоор байна. Тэгээ байшин нь бол нилээн муудсан харагдсан. Дээрээ хөөрхий ингээд хадаас мадаасаар юу яагаад нилээн л уг нь бол амхандаа л бас байшингаа засгаж үздэм байлээ. Яаж ч хуучин байшин хэцүү л ахalta. Энэ ахын яриаг сонсоод өөрөөсөө ичлээ. Ямар их хувиа хичээж амьдэрдэг юм бэ? Тэг гэрний хөөрхий ер нь бол нилээн л муудсан. Одоо ингээд нохоо зөнхөр энийг ямар ч юм гаргаад хаялтаа байж. Энийг энэ антич би баалгаад байгаа байхгүй юу? Өрдмөө шүү дээ. Өрдмөө. За таны одоо гол одоо ажлын багж. Энэ за гол ажлын багж байна. Ус төгдөг усны тэрэг байна. Би энэ чинь ингээд нэг өвөө гэдэг байхгүй. Би анх нь хоёрдугаар байсан. Тэг нэг өвөө борхон болтон л та. Нэг өвөө миний өвөө унжаага унаагаа гоё. Энэ цацруулт тавиа ингээ. Чамайг наад чи аварнаа. Энэ улсын дугаард хаанаас олж авсан? Энийг гарч байгаа сүртэй. Ганган тэргээр усаа зөөж ийн. Сүртэй гангалсан байна. одоо би хүнд итгэх байсан шүү дээ. Хэдэн удаа тэгж оролдоо та? Нэг 6 7 удаа хөөгдөөс авах үзтээ. Гаширта. Тэг өөр нь хэцүү зүйл нь юу вэ гэхээр өөрөө ингээд найз бүсгүйтэй болдог гэж байгаа. Уг нь бол найз бүсгүйтэй болоод ингээ хамт эмэгтэй хүнтэй амьдрах гад үздэг. Тэгээд өөрөөс нь ингээд тухалгааг явцдаг. Юмын аваа явцдаг. Тэгээд манд хүн өөрөө жоо хаширцсан. Яа. Зарим хүүхэнтэй цугаад гэр цуугаад цуучтэй. Тэгвэл төрөвч аваа авчиж байгаа. За. Тэнгүүдээ төрөвч аваа тэнд очиж аваарай гэж байгаа. Зарим хүүхэн миний мөнгө авт. Энэ хоёр нохоо аюу хөөрхөн зөө. Энэ хоёр нохоо ингээд усаа зөөх гээд явхлаар нь ирдэг гэж. Тэгээ ажилд нь хамт явдаг. Гуруулаа ингээд ус зөөдөг. Тэгээ ингээд өглөө болохоор энэ хоёр нохоо нь ирчдэг гэж байгаа. Ажилдаа явах гээд. Нохооны харим Энэ нөгөө хоёр нохоо нь нэмэгдсэн байна. За гэрэл чийт ингээ гайгүй мах. сүртэй том нохоо шүү. За энэ хоёр нохоо ер нь дагаа явчихдаг юм уу? Энэ хоёроос өглөө усан дагаа явд юм. Ажлаа хийх гээд өрөөд ирсэн юм шиг. Өдөржигөө дагаад явна. Тийм байна. За хоёр нохоогоо дагуулаад Одоо энэ дөрвөн саваа аваад алаг нохоогоо шүү дээ. Энэ алаг нохоо усын авдаг байсан. Тэгээд нэг хөдөлж авчихад хайчихгүй юу? Тэгээд одоо харалтаа юм байхгүй. Хүн дагаад явчихэд. Өнөөдөр за. манай ашаан танаа. Тийм байна. Даслаа. Олон. Манай балчаахын өглөөний усанд явдаг хамтрагчд нь яг цагтаа сайхан хөрөөд ирсэн. Тэгээ хөөрхөн цуг явах гээд байж идэм байна. За одоо тэгээ шууд ажилдаа. Дүүн ч гэсэн ажилдаа. За амжилт хүслээ. Амжилт. За. Тэгээ сайн сууж байгаарай. Эргээд уулзсан ерөөл дэвшүүл яах вэ? За. Толгоотын одоо алдарт усчин болчаа гэж одоо энд хонлоо доо. Тэгээ энэ хоёрын нь одоо бүгд антахгүй. Ус зөөнд чинь нэг буян байхгүй юу? Яг үнэ. Хүнийг ундалж явна гэдэг чинь том буйны ажил байхгүй. Би энэ инхөө би 25 бүх зүйлээ би энэ ажилдаа дуртай. Аж аргалтай явдаг. Яг үнэ. Өнөөдөр миний хүслийн дуртай ажил байхгүй юу? За баяртай. За амжилт. За талтарч нөгөө авалгаачтай яваарах юм. Тэг галтар нэг аахгүй. За. Нөөбөлтэй үсэг яваад. За. За болгоочтой. За баяртай. За ингээ ажилдаа явлаа да хоёр нохоогоо дагуулаад. Амжилт. Тэгээд нэг дажгүй зүйл болсон тэр нь болохоор юу вэ гэхээр балжаахын хамгийн гол хэрэгслийг нь бол сольж өгсөн байлээ. За балжны махта баяр хүргэе. Фүү энэ үрчин зүгээр усыг болж зөөж өгнө үстэй. За баяр хүргэе. Үргэлж магтаа. Дархнаас бэлгэлсэн юм уу? Энэ хахаар учиргүй шоу хийцгээгээд өмнө хинч олж хараагүй яг ийм маш олон хүмүүс байгаа шүү. Ирч аваа. Тэгээ яг зөвхөдтэй бүх зүйл нэгээс эхэлнэ. Нэг ч хүн туслахгүй байснаас нэг хүнд ингэж сайн туславал 1000 дахин дээр тийм үстэй. Тэгэхгүй ийм олон мянган хүмүүс байгаа. Битгий тусал гэхээс ч одоо тэгээ ямар ч утгагүй үстэй. Энэгээр бол ус нэлээд сайн зөөгөр харагдаж шүү. Үнэндээ сэтгэл. Яа, лагшин юу мөт болцсон. Түгээлийн хилцс. Яа. За гараад өгчтэй. Балжааш гараад өгчтэй.
Энэ нэлээд олон канистр орох байхаа. өнөөдөр ч бас гитартайгаа дунжин түүний хайрыг дурсан хараа дурсан тэгээд За ингээ улам олон хүмүүс устайгаа зодлох нь дээ. За өөр ус зөөдөг бажны манай үндэсний үйлдвэрлэгч төгс модон тавилгын хамт олон ор шкаф бэлгэлсэн байна. Өнөөдөр хамт олноос танд хэцүү сюрприз байхаар Яастаа баярлалаа. тэгээ бид нар болохоор одоо танд манай тавилгын үйлдвэрээс авахараа ийм тавилгуудыг үйлдвэрлэдэг. Тэгээ танд бидний зүгээс танд тусах хамгийн За гараад өглөө дөө энэ ч одоо. ингээд өчүүхтэй сэтгэж гэлээ тань ингээд танд тусах гэж манай хамт олонны зүгээс Энэ хуучин орн бол бүр дээр үеийн Оросын төмөр юу л байна л да тий. Одоо энэ орны энүүгээр чинь гоё чарга хийдэг байхгүй юу? Нуглаад энийг дээшээ ингэж юу яагаал эн чинь амар чарга гарна штэ. Жинхэнэ бат бөх чарга гарна штэ. Та ч тийм мэдэхгүй байх төө. Ах нь баг бахта гагнаал чарга хийдэг л байла. Ядраатай одоо эхнэр авч өгвөл таарандаа гэнэ. Тэгэд энэ бүхнээс гадна сошиалэр бас нөгөө талын сэтгэлүүд явж исэн. Одоо жишээ нь за чихэн мөрөөр явж байгаа хүнийг баахан хандив тусламж өгж тэр нь дасгаад дараа нь ингээ буруу замаар оруулдаг шүү. Өмнө та зүгээр ингээ мөрөөрөө шорлог зарж исэн залуу бөөнөрөө ингээ бөөргөө замын өөр олгоод тэгээд ингээ буруу замаар оруулсан шүү гэсэн ийм сэтгэлүүд бас нэлээд байсан. Угасаал тэгээ ямар нэг юм хэмжээнээс их хэтэрчгээр анхныхаа тэр үнцэнэ алддаг. Тэгээ гайг байх гэж бодож байна. Мэдээж ядарч байгаа хүндээ туслах нь буруу зүйл юу яах вэ? Тэгээ ер нь хамгийн гол мессеж. Одоо ингээ хүн өөрөө хичээх юм бол ямар ч орчимд өөрөө сэтгэл хангалуун амьдарч чаддаг юм аа гэсэн энэ ерөнхий мессежийг л хүмүүст өгсөнд бол баяртай байна. Хүн болгон лайк даач. Хэвчээ бүртгүүлээрэй. Тэгээ дараа амжилтаар уулзлаа. Түр баяртай guys.